За сайн байцгаана уу. Өнөөдөр манай пэйжийн зүгээс шинээр ирсэн ээлжит шинээр ирсэн бараануудынхаа танилцуулга лайвыг хүргэж байна. За хүмүүс нэлээд нэмэгдээд ирэхээр ерөнхийдөө сэлбгүүдээ тайлбарлаад явъя. Энэ удаагийн шинэ бараандаа хүмүүсийн дийлэнх асуугдж байсан бараануудаас онцолж авчирсан байгаа. За тэгээд жолооч нартаа хүргээд сайн шеэрлээд өгөөрэй. Асуух зүйл байвал доорх утсаар холбогдоод лайв дуусны дараа асууж болно. За бүгдэнд нь орой минь төргөө. За энэ удаагийн лайвраа бол маадар шинээр буусан болгон дээрээс нь бас маадар дууссан сэлбэгнүүд маань шинээр ирсэн байгаа. Тэдгэрийг танилцуулангаа бас маахаас дууссан хойгуур маань асууж ирсэн хүмүүсээ үзэж явах юм бол маах руу ирээрээ маадар бас сэлбгүүд маань дөнгөж өчигдөрхөн буусан байгаа. За хоёулаа эхнээс нь тэгвэл Ирсэн бараануудаас танилцуулаад, харуулаад, тайлбарлаа явууч. За тий. За яг энд харагдаж байгаа амаржийн маань гэвэл Ford Transit-ийн маань хойдлын амаржийн маань харагдаж байна. Маадар дууссан байсан бол яг одоо бол ирсэн байна. Тийм учраас та үнэхээр гадуур хайгаад олдохгүй эсвэл баталгаатай сэлбэг олдохгүй байгаа бол маахыг зорио ирээрээ. Маадар бол хангалттай хэмжээгээр ирсэн байгаа учраас та яран ирж бас хэрэгтэй сэлбүүдээ аваарай. Маахыг бас сонирхоорой. За энэ амаржийн маань бол 2006-аас 2014 оны транзит таардаг амаржийн байгаа. Маад ерөнхийдөө бол он хуучин, он залуу гэдэг ерөнхийдөө 3 үеийн транзитын амаржийнууд бол бүгд бэлэн байгаа шүү. Тийм учраас яг эдний дээр энэ байгаа бол тэр нь байгаа болов гэж санаа зовхгүй эсвэл өөр газараас хайх шаардлагагаар зөвхөн манайхыг зорио ирээрээ. Манай дээр хайсан сэлбэгч юм байгаа. Тийм учраас та бүхэн лайв дуусны дараа доорх утсаар холбогдоод сонирхсан сэлбэгээ асуугаад аваарай. За энэ хэсэгт маань бол Ford Transit-ийн маань уртлын амаржийн маань харагдаж байна. 2006-аас 2014 онд таардаг. Мөн дээрээс нь бид нар Porsche-ийг авчирсан байгаа. Маадар саяхан дуусаад бас хүмүүсийн нэлээд эрэлттэй байсан учраас бид нар бол яаралтайгаар бол амаржийн Porsche гээд бүх төрлийн сэлбүүдээ бол яаралтайгаар татан авчирсан. Дээрээс нь одоо яг үзэж байгаа хүмүүс маань сайхан Ford Transit дундаа эсвэл Ford-уудын группт байдаг бол та шеэрлээд бас мэдхгүй нэгэндээ түгээгээд өгөөрэй. За хоёулаа юу ачаа? Лангуун дээр байгаа сэлбэгнүүдээ бас танилцуулаад ярилцаа явъя. За тий. За энд кондактор маань харагдаж байна. За энэ кондактор маань бол 2006-аас 2014 он буюу манай Монголд дийлэнхтэй байдаг машин транзитууд транзитт маань таардаг кондактор маань ирсэн байна. Дээрээс мөн хажуу талд нь бол хороохны маань тоологч нь ирсэн байгаа. За урд нь манай дээр ингээ 3 шонтой тоологч маань байдаг байсан. Тэгээд дийлэнх асуугддаг. Одоо 2 шонтой тоологчийг бас авчирсан байгаа шүү. За цааталт нь бол транзитийн маань стачрууд ирсэн байгаа. 2.2 мотортой болон 2.4 мотортой транзитийн маань стачрууд нь ирсэн байгаа. Бас гаднаас хайгаад олдохгүй байх юм бол буух эзэнтэй, буцах хаягтай тийм сэлбгүүдийг зорин сонгож ирээрэй. За ишээ. За энд бол босоо тэнцвэрлэгч маань харагдаж байна. За дээрээс нь манай үзэж байгаа жолооч яг хэрэгтэй сэлбэг заавал эдгээр сэлбэг биш. Өөр хэрэгтэй сэлбэг бол бас комент хэсэгт бичээрэй. Бид нар бас таны бичсэн комментиг уншаад хариулаад энэ байна байхгүй байна те. Бэлэн байхгүй байгаа бол захиалгаар ирнэ. Тэд хоногт ирнэ гэсэн хариултуудаа бас өгөөд явъя. За энд бол 2006-аас 2014 оны транзитийн маань босоо тэнцвэрлэгч бол харагдаж байна. За бас тяг нь бас байна. За энэ удаагийн ирсэн ачаанд байна. Тяг нь бүдүүн тяг ирсэн байгаа. Зарим хүмүүс маань бүдүүн тяг гэхээр яг ямар учиртай юм болоо гэж бодож магадгүй. Транзитыг маань яг арлаар нь задлах юм бол
яг өрүүлний доод аппарат руугаа ордог хэсэг мэн бол боолны эрзваа нь бол бүдүүн болон нарийн гэсэн хоёр төрөл байдаг байгаа. За маадэр бол бүдүүн тяг нь бол энэ удаагийнх дээр ирсэн. Дараагийн удаагийнх дээр бол нарийн тяг нь бас ирэхээр байгаа. За бусад жолооч нартаа түгээгээд сайн шеэр хийгээд өгөөрэй. За энэ таг минь харагдаж байна. За бас мөвч хайргууд бол ирсэн байгаа. Транзитийн мөвч хайрг маань нэг 7-оос 8 төрлийн мөвч хайрг байдаг бол маадэр яг одоо бэлэн худалдаалагдж байгаа мөвч хайргнууд нь бол нэг 4-өөс 5 төрлийн мөвч хайрг бол бэлэн худалдаалагдж байгаа. Дээрэс нь яг энд харагдаж байгаа хоёр төрөл маань бол яг шинээр дөнгөж буусан сэлбгээ бол харуулж байгаа шүү. Бусад өөр төрлийн дахиад 3-аас 4 төрлийн мөвч хайрг бол маадэр бас бэлэн байгаа. Тийм учраас та маах руу утсаар холбогдгоо эсвэл маа Facebook пэйж руу маань өөрийнхөө мөвч хайрныхаа зургийг, арлын дугаарыг, эсвэл машиныхаа улсын дугаарыг явуулаад шалгуулаа тэ хэрэгтэй сэлбүүдээ аваарай. За энд бол тахир голны маань дамар ирсэн байгаа. 7 замтай ирмэнтэй дамар буюу нэг урт ирмэнтэй транзитуудын маань дамар нь ирсэн байгаа шүү. Маадэр бас бол саяхан бараг 14 хоногийн өмнө худалдаалагдж агаад дуусаад бид нар бас захиалганд оруулсан байсан. Тэр маань яг төд удалгүй араас нь ирж гин. Маахаас бас асууж байсан жолоочр маань, үйлчлүүлэгчд маань бол хэрвээ та яг одоо сэлбгээ олоогүй байгаа бол маахыг зорио ирээрэй. Маадэр бэлэн ирсэн байгаа шүү. За лайв дуусны дараа болон одоо комент хэсэгт асуух сэлбэг хэрэгтэй сэлбгээ та бүхэн асууж олно. Лайв дуусны дараа доор бүрэн та бүхний асуусан асуултанд хариулаад явах болно. За энэ маань бол транзитийн маань бол өрүүлийн дээд аппарат харагдаж байна. За манайдэр бол өмнө бол дамаргүй нь ирсэн байсан бол энэ удаагийнхтар бол дамартайгаа хамтдаа ирсэн байгаа. Тийм учраас таны аппаратны маань хэрвээ дамартайгаа хамтдаа эвдэрсэн байх юм бол манайдэр бол бэлэн байна гэсэн үг байгаа. За мэдээж манай дээр шинэ амаржийн пүршнүүд маань буусан байгаа. Тэгээд мөн амортизаторын шайраг мөн ирсэн байгаа шүү шинээр. Тий, амортизаторын шайраг маань бол ерөөхдөө юу яадаг байгаа бас удаа эдлгээний явцад бол хагарах, цуурахтай шайраг нь нуурах тохиолдлууд байдаг. Хэрвээ таны амаржийн чинь зүгээр байгаа бол бас та заавал комоор нь солих шаардлага байхгүй. Маахаас бас амаржийн шайргийн эсвэл тавгийн тусад нь бас авах боломжтой байгаа. За тэгээ маахмаас асуугаа асуулт байвал комент хэсэгт бичээрэй. Энэ лайваа хадгалчих учраас бас бид нар цаг тухай бүрдэн таны бичсэн комментэнд ч хариулаад хэрэгтэй сэлбэг юу байна те эсвэл заавал эдгээр сэлбэг өөр сэлбэгүүд юу байна бүгдэнд нь бол нэг үрчлэн хариулаад явна шүү. За пүршмэн одоо 2006-аас 12 онд таарах транзитийн пүршмэн бэлэн ирсэн байгаа харагдаж байна. Пүрш айгүйх асуугдчихсэн учраас энэ удаагийн шинэ бараандаа оруулж авчирсан байгаа шүү. Одоо ирсэн тоон гэвэл ердөө 6 ирсэн. 8 ирснээс 2 зарагдсан. Одоо 6 болцсон байна. Тэгээ яг одоо бол өнөөдөр бол нэг 30 минутын өмнө дахиад нэг хоёрыг маань хөдөө орон нутгаас маань авахар болсон байгаа. Тийм учраас бас пүршнүүд маань эрэлттэй байгаа учраас эдний дээр пүршин ирсэн юм чинь баг гээд хүлээгээ суух бол шаардлага бол байхгүй та. Таныг нэг өдөр, хоёр өдөр хүлээгээд маргааш чи нөгөөдөр очие гэж авах пүрш маань дуусчих үүсэхгүй учраас яаралтай хурдан дөргөн ирээрээ. Тэгээ манайх бэлэгтэй бодолтой мөн зарласан байгаа. Тийм учраас бэлэгтэй бодолтой минь амжиж оролцоорой. Пүрш маань ерөнхийдөө хосоороо зарагддаг учраас одоо ингээд 6 байна гэдэг чинь 3 хүн л ер нь аваад дуусах хэмжээний цөөх үлдсэн байгаа шүү. За үзэж байгаа жолооч нар маань бусад жолооч нартай түгээгээд лайвыг маань сайн шеэр хийгээд өгөөрэй. За тэгээ хоёул эхнээс нь бас хэлбүүдэд дахиж нэг харуулад
За тэгээ. За амарчинаас эхлээ авчи. За 2006-аас 12 оны транзит тарах хойд амар заатар харагдаж байна. За хажууд нь гэвэл 2000-аас 2006 оны транзит таарах бас уртлын амаржийн маань бас байгаа. Энэ доогор маань гэвэл 2006-аас 2014 онд таарах транзитын амаржийн бас ирсэн байгаа. Пүрштэйгээ хамтдаа байгаа. Мөн 2014-өөс хойш оны он залуу транзитууд бас сүүлийн үед нилээдгүй бас Монгол ихсэж байгаа учраас бид нар бас тэднэртэй зориулаад бас урд хойд амаржинуудын хоёуланг нь бол авчирсан байгаа. Тийм учраас бас тэгвэл 2015 оны амаржин эднийд байхгүй байна гэж ойлгох шаардлага байхгүй. Бас маадраас ирсэн байгаа шүү. За дахир голын дамар маань ирсэн байгаа. Их асуудчихсэн учраас жолооч нар маань яраарэ дөрвөн үлдсэн байгаа шүү. За мөв чаргнууд бол мэдээж сонголттой байгаа бүх төрлөөрөө. Босоо тэнцвүүлэгч маань байна. За мөн тяг нь бол бүдүүн энэ удаагийнх ирсэн байгаа. Мэдээж дараагийн шинэ ачаанда нарийн тягийг авчрах болно. За амарт цаатрын шариг маань байна. За энэ тоологчоо сайн онцлоод юу н харуулчих. Өмнө нь манай дээр 3 шонтой тоологч байдаг байсан бол одоо 2 шонтой нь жолооч нарын маань дийлэн асуугддаг одоо 2 шонтой тоологч маань бас бэлэн ирсэн байгаа шүү. За кондактор стачер гээд мөн та бүхэн хөдөө орон нутагт байдаг жолооч нар маань одоогоор хотод орж ирж худалдаа авалт их боломжгүй байгаа бол бидэнтэй уцаар холбогдоод барааныхаа тал 50%-ийг үнийн дүнгийн 50%-ийг шилжүүлээд мөн тавиулж захиулах боломжтой байгаа шүү. Пүш амарт заатар маань ерөнхийдөө цөөн тоогоор үлдсэн байгаа. Мөн манайх бэлэгтэй худалдаа зарласан байгаа учраас жолооч нар маань сэлгээ аваад давхар бэлэгтэйгээ авах учраас та бүхэн яараарай. За зангил аюудаас хоо. За тэгээд маал авигт цаг гаргаж үзсэн та бүхэнд баярлалаа. Бид нар бас лави хадгалчих учраас та бүхэн дараа нь дахиж үзээд эдний дээр ийм машин сэлбэг ирсэн байна гэдгээ бас дахиад шалгаад үзчих боломжтой байгаа. Мөн манай Facebook пэйж хуудастай нэгдээрээ дээрэс нь маахтай холбогдох утасны дугаар маань гэвэл 89111634 гэсэн дугаар байгаа. Та тийшээ холбогдоод хэрэгтэй сэлбэгээ асуугаад мөн бас яг ямар сэлбэг байх уу гэдэг талаараас бас зөвлөгөө аваарай. Бид нэр тантай холбогдохдоо таныг дэмжихтэй болвол бэлэн байгаа шүү. Та бүхэн бас бидэнтэй хамтарч ажиллаад ямар сэлбэг эрэлттэй хэрэгтэй байдаг талаар бас бидэнд зөвлөгөө өгөөд хамтарч ажиллах болно шүү. За ингээд лайвыг маань цаг гаргаж үзсэн жолооч нартай баярлалаа. Дараагийн шинэ бараагаараа шинэ лайваараа дахин уулзцгаая. Түр баяртай. За баярлалаа.